Та Gravity Pulse-ыг зүгээр л нэг хүүхдэд зориулсан хөгжилтэй үгэлтэй гэж бодож байсан уу? Тэгвэл бодлоо өөрчил. Энэ цоврал нь ухрааж тоглоход ил болдог нууц мессежүүд, шивнээ, цифрүүд гээд маш олон нууцтай. Би сайбер магадгүй. Одоо ч мэдээж магадгүй. Хүүхд юм эцэгчгээ юм яриад өгсөний хаа. За hi guys, өнөөдөр хэдүүлээ Gravity Pulse-ийн backwards messages буюу ухраахаар сонсогддог мессежүүдийг тайлж унших болно. За тэгээд олон мэйл бичлэгт орцгоё. Зохиогч Алекс Хершин үзэгчдийг үед авахын тулд season 1-2-ын дунд 6 богино хэмжээний гаргасан байдаг. Түүний нэг болох Tooth хэмээх богино short дээр Deep Mabel 2 нуурын хэрэг дээр аврах шүд болоод заваар явж байдаг. Гэтэл тэр толгой илдэг үгсийг ухрааж сонсвол чи миний нойрыг сэрээсэн. Миний ам руу ор хүүхдүүдээ хувь тавилангаа угт гэсэн үгсийг хэлсэн байдаг. Сонирхолтой биш гэж үү? Нэгдүгээр улирлын 19-р анги Gideon хамгийн анх Bill Cipher дууддаг хэсэг. Түүний шившлэгийг сонсвол латин үгсийг хэлж дуусаад түүний нүд цэнхэр болж дуун эргэж солигддог. Гэвч ухрааж тоглуулахад гардаг зүйл бол ердөө л ухраасан мессеж. За энэ бол яг гоо зохиолч Алекс Хершин биднээр тоглосон маягийн л юм баг. Тоглоом. The Inconveniencing анги дээр Mabel Smile Deep гэх амтнаас болж хий үзэгдэл харж хэлдэг. Миний харсан нохооны нэгэн чи миний чихэрлэг сарваг идмээр байна уу гэж хэлдэгч I've had too much. What do you think? Must distract Grankle буюу Grankle stand итгэж болохгүй. Энэ нь Mabel-д бас үзэгчдэд өгч буй анхааруулга юм. Энэ нь анхнаасаа шоуны гол дүр болох Grankle stand-ыг сэжигтэй нууцтай хүн болохыг харуулахыг зорж байсныг харуулна. Gravity Pulse-ийн интро өөрөө нууц мессеж агуулдаг гэдгийг та мэдэх үү? Зарим интроны төгсгөлийн шивнэнүүдийг ухраад сонсоход 3 letters back, switch A and Z, 26 letters. Энэ бүгд Kaiser Atbash A1 Z26 цифруудын түлхүүр үг. Тэгээд ингэж тайлсан эхний үг бол Welcome to Gravity Pulse. Gravity Pulse-ийн төгсгөлийн 3 анги төгтөл шивний бүр өөр болдог. Part 1 дээр I'm watching you nerds буюу би та нарыг харж байна новчнуудаа. Харин 2 дахь дээр нь болохоор I'm watching би харж байна. Харин хамгийн сүүлийн ангид баяртай Gravity Pulse гэсэн байдаг. Энэ бол пенүүд зориулсан сэтгэл хөдлөлтөнд салах хэсэг. Олми Маккогетийн дурсамжийн хэсэгт бас нэг буцаж тоглуулсан үг байдаг. What did you see? Fiddleford? Gurflif. Yuru Zerksuvi Gershmachov? Gravity falls, the earth becomes the sky. Peer the beast with just one eye. Ганц нүдтэй магсаасаа гээд энэ бол шууд зүгээр би Cypher-ыг хэлж байгаа юм л да. Дараа нь гарч идэг нууц үгүүд болохоор Atbash Cypher-ыг тайлах юм бол Bill Cypher Triangle гэсэн байдаг.
Сүүлчийн ангид Билл Стэний оюун дуустаж байхдаа нэгэн үгийг хэлдэг. Тэрийг ухраач сонсох юм бол нэг орчуулга бол XOLOTL. Миний шатах цаг ирлээ. Би эртний хүчийг дуудана, дахин ирнэ гэж хэлдэг. Пенүүд үнийг тэр дахин эргэж ирэх магадaltaй гэж тайлбарладаг. Алекс Хэрш ч өөрөө бүх зүйл бүрэн дууссан байгаасаа гэж хүсэхгүй байна. Жаахан эргэлзээ үлдээх дуртай. Тэгэд ийм эргэлзээд төгсгөл үлдээсэн байхад буцаж ирэхэд амар байдаг гэж хэлсэн байдаг. Тэгээ эцэст нь дүгнж хэлэхэд Gravity Falls зүгээр нэг хөвгөлтэй биш. Энэ бол нууц зүг, код, ухаасан дуу, зохио цэврээр дүрсэн цэвэр уран бүтээл. Хэрвээ чи бүгдийг анзаарч чадвал би сая чамайг арай гэж үгээс тийм харж байгаа юм шиг нэг арга